Сайн байцгаана уу та бүхэндээ энэ хөө сайхан өдрийн мэндийг хүргье. За өнөөдөр би та бүхэнтэйгээ өнөөдрөөрөө амьдрах 3 арга хуваалцъя гэж бодлоо. За миний хувьд бол маш их одоо тий сэтгэл зовнилтой өнгөрсөндөө харуусаж харамсдаг тий тухайн үедээ тийм зүйл хийчихгүй яаваа. Яагаад би ийм шийдвэр гаргаваа гэдэгт айгу харамсдаг байлаа. За тэг бүр цаашлаад бүр ирээдүйдээ санаа зовдөг байлаа. Болоогүй зүйлдээ тий ирээдүйд би одоо яах вэ? За энэ одоо хүний газарт амьдарч байгаа миний хувьд бол ирээдүйд юм бүрхэг тий харанхуй харагдчихсэн. Үнийг хэлэхэд хэд 2 жилийн өмнө багштайгаа уулзахаас өмнө. За тэгээ би одоо нараа томсон багштайгаа уулзаа. Тэгээ өөртөөгөө нэлээн ажиллаа тий гэж яхтаа бол би энэ өнгөрсөндөө санаа зовоод байгаа тий зовоод байгаа харамсаад байгаа. За ирээдүйдээ санаа зовоод байгаа маань бол ерөөсөө миний энэ бага насны шарахтай тий энэ сэтгэлийн шарахтай холбоотой юм байна. За энийгээ эмчлээд ясны дараа болоод эндээс айгүй олон зүйлүүдийг мэдэрсэн. За тэгээд энэ зүйлүүдийг ерөөсөө эмчилж гаргахын тулд бол хүн өөртөө л ажиллах хэрэгтэй болд юм. Өөрийнхөө үн төрхтэй тулах хэрэгтэй болд юм. За тэгээд би одоо хамгийн их наазах нь те одоо би та бүхэндээ 3 арга хуваалцъя л да. Өнөөдрөөрөө амьдарч болох одоо те болж болдог. За тэгээ хамгийн дөрөнд би бол асуудлуудаа бол өдөр үед тухайн үед нь шийддэг болсон. За урд нь бол яадаг гэсэн бэхээр би миний хувьд бол өөрийгөө нөгөө нэг илэрхийлж чаддаггүй одоо тий өөрийнхөө мэдрэмжээ илэрхийлж чаддаггүй юм байсан. За одоо харилцаан дээр хосын харилцаан дээр гэр бүлийн харилцаан дээр би одоо хань ижилдээ тий өөрийнхөө одоо хүсэж байгаа мэдрэмжээ илэрхийлж чаддаггүй хүн чинь яаж одоо тий тэр хүнээс одоо тий өөрөө бараг ч өөрийгөө ойлгоогүй хүн чинь тэр хүн одоо минь намайг ойлгож одоо надтай харилцах айгүй хэцүү байсан байхгүй юу. За тэгээд тэр нь одоо юунаас үүдэлтэй юм гэхээр ерөөсөө л бид бүхний бага наснаас нөгөө мэдрэмжээ илэрхийлж сураагүйтэй маш их холбоотой. За энэ бол манай монголчуудын хувьд бол маш нийтлэг асуудал байдаг, шарах байдаг. Яагаад тэр нь гэхээр бидний бага наснд бидний ерөөсөө тэр мэдрэмжийг илэрхийлж суруулаагүй маш холбоотой. За тэр нь одоо жишээлбэл те одоо хүүхэд нөгөө уйлдаг, нэг бол те баярлдаг, те ууралдаг. Тэгэхээр бид нар өмнөөс нь хүүхдээ яагаад уйлаад ууралж байгаа гэдгийг асуухаас илүү яагаад чи уурлаад байгаа ингээ урдаас нь загнаад байдаг те. Яагаад уйлаад байгаа ингээ загнаад байдаг болохоос хойш те яагаад минийхөө уйлав, яагаад минийхөө уурлав гэдгийг ингээ тэр хүүхдээрээ яриулж те. Одоо бидний мэдрэмж гэдэг чинь хүн болгох хэрэгтэй шүү дээ. Хүний мэдрэмж гэдэг чинь те. Тэр мэдрэмжид чинь бүх юм орж байгаа тий. Уурлах, иннэх, баярлах, хөөрөх тэр мэдрэмжүүдээ бид нар чинь өөрөө илэрхийлж гаргаж чадахгүй, процессолж чадахгүй. Тэрнийг харин бүр эсрэгээр нь дараад ахаар ингээд ирээдүйд өөрийнхөө амьдралдаараа тэр зүйлүүдээ өөрөө бас гаргаж чаддаг болчт юм байна. За тэгээ тэрний гай гамшиг одоо юу бол би маш их эдэлсэн. За тэгээ өөрөө ингээ хосын харилцаан дээр өөрийгөө илэрхийлж чадахгүй байгаа юм чинь тэгээ бусдаасаа хань ижлээсээ одоо тэгээ партнераасаа тэр илэрхийлийг буцаж авна гэж ерөөсө боломж байхгүй байгаа байхгүй. Тийм учраас бол одоо тэгээ өөрийнхөө одоо тэгээ мэдрэмжээ дор нь илэрхийлж ярьдаг болсон. Мэдээж заримдаа тэр зүйл бол тийм pleasant тийм тааламжтай зүйл биш. Гэхдээ ямарваа нэгэн асуудал бол ерөөсөө шууд ингээд нөгөө том юм зүйл болоод хоригддоггүй байгаа. Ингээ баг багаар биул хийж явдаг тий. Харин тэр одоо ингээ асуудлуудаа дорн шийдвэрлээд яриад ойлголцоод ирэхээр тэрнийг тий том зүйл болохгүйгээр бид бүхэн наан зогсоох болцоод байгаа юм байна. За тэрнтэй ялгаагүй бас одоо махан биений өвчин ч бас ялгаагүй тий. Ямар нэгэн асуудал зовлонгоо тий өвчин зөв ямар ч зүйлүүд бол ингээд биул хийдэг байна. Тэгэхээр чи бид бүхэн тэрнийг эртхэн дээр нь анханаас нь ингээд шийдээ дорн шийдээд ба асуудыг томруулахгүйгээр шийдчих юм бол тэр нь бол дараа нь дамжаад тийм том асуудал руу орохгүй байх болцоотой байдаг юм аа. Тэрнийг бол одоо тий асуудлыг шийддэг зүйл нь бол бид бүхэн тий мэдрэмжээ илэрхийлэх чадвартай болох, өөрийгөө илэрхийлэх чадвартай болох, бүр цаашлаад өөрийн гэсэн дуу хоолойтой тэр дуу хоолойгоо гаргах чадвартай болохоос их хамаардаг юм байна. За энийг бол би нэгдүгээр хэлдэг байгаа. Хоёрдугаарт нь бол за мэдээж би амьдралдаа бол өдөр тутамдаа талархалтай амьдрахыг одоо хичээдэг болсон. Талархалтай амьдрдаг болсон. Байгаа зүйтэй талархаж за өнөөдөр би босоод за би одоо тий энэ надад минь юу байна тэр зүйлдээ би одоо сэтгэл ханамжтай талархалтай амьдрахыг хичээдэг болсон. За 3 дахь арга нь бол мэдээж би одоо урдаа ингээд нөгөө 7 хоногоор ингээд зорилгоо тавьдаг би та бүхэндээ хэлсэн шүү дээ. Цагаан самбарын багшийнхаа цагаан самбарын одоо аргыг тайлбарлаж өгсөн те. Ер нь бол том зорилгоо тавьчаад тэрэндээ хүрэхийн тулд ингээд баг өдрөөр ингээд жижиг алхмууд хийж явдаг байгаа. За тэгээ би ингээд зорилгоо аль хэдийн тавиад цагаан самбар дээр бичсэн ингээд өөрийнхөө харагдах ингээд юун дээр биччихсэн байгаа учраас тэрнийг өдөр тутмын миний ингээд хийх одоо ингээд зорилгомуд минь тодорхой учраас тэрнийг хийгээд бол одоо би яг өөрийнхөө өнөөдөртөө одоо өөрийнхөө одоо бид нар хэлгээд нөгөө prioritize хийгээд одоо өөрийнхөө хамгийн чухал зүйлүүдээ хийгээд за тэгээ дараагийнхаа одоо өөрийнхөө болцоогоор юмудаа хийгээ явахаар би яг өнөөдрөөрөө амьдрч чаддаг. За өнөөдрөөрөө амьдрахын одоо хамгийн одоо сайхан зүйл нь хүн аж аргалтай амьдрч болдгийм байна. Энэ одоо цагта present цагта тэрнээс биш те
өнгөрсөндөө харамсаж те зовох биш те одоо тэндээ харуусах биш одоо бид нар тэр өнгөрснийг буцаах авчрах бол ямар ч боломж байхгүй шүү дээ. Тэгэхээр өнгөрсөнд нь орхиод уршихаа харж тэмүүлж өнөөдрөөр амьдрах. За мэдээж ирээдүйд чинь ялгаагүй те бид нар ирээдүйг өнөөдөр би ирээдүгээр амьдрах чадахгүй учраас ирээдүйд юу болсныг ч би одоо одоо мэдэхгүй учраас тэрэндээ санаа зовж өөрийнхөө энерги гэрч хүчийг тэрэн зарцуулахынхаа оронд өнөөдрөөрөө өөрийнхөө хийж чадах одоо best өөрийнхөө хийх чадах бүхэл одоо хамгийн одоо чадах чадамжаараа ажиллах одоо би бол тийм сонголтыг сонголтыг хийдэг болсон. За тэгээд манай багш маань айгу гой зүйл хэлдэг л дээ. Та бүхэн бүгдэндээ нэлгаагүй 24 цаг аа. Үнэхээр бид бүхэнд 24 цаг аа. Та энэ 24 цагаа яаж өнгөрөөх нь бол таны сонголт те. За мэдээж 24 цаг та унтаж шивтээ те өөрөө өнөөдөр lazy одоо буруу залхуурж өнгөрч болно. Магадгүй та өөрийнхөө ирээдүйн төлөө өнөөдөр ингээ хөдөлмөрлөд өнгөрөх энэ одоо тий энерги ирч хүч маань адилхан зарцуулагддаг юм аа. Тийм учраас та өнөөдөртөө өөрийнхөө чадхаараа байстараа хамгийн дэглээ хийгээрээ гэж та бүхэндээ зөвлөмөр байна. За тэгээд ингээ өдөр тутамдаа хүн ингээ хичээгээд хийгээд яваад байхад бидний ирээдүй болов сайхан гэрэлтэй гэгээтэй харагдах нь тодорхой. Тэгээд мэдээж бидэрт өнгөрсөнд бол зөндөө олон зүйлүүд болсон байгаа. Гэхдээ тэрнийг одоо өнгөрсөнд нь орхиод тэрэндээ харамсаж те өөрөндөө тэрэндээ уягдаж ташигдаж одоо ингээ өөрийгөө зангуу болгож байхынхаа оронд тэрнийг орхиод өнгөрсөнд нь орхиод уршаага цөмөрөө харж амьдрья. Тэхийн тулд та өнөөдрөөрөө аз жаргалтай амьдрах хамгийн чухал байдгаа гэж та бүхэндээ хэлэх гэсэн юм аа. За та бүхэндээ баярлалаа. Өдрийг сайхан өнгөрөөгөөрэй.